Сайн уу? За надад сонирхолтой санагдаад бүр дээр үеэс хараад исэн юм а би туршиж үзэх гээд сая дэлгүүрт харахаар нь авчлаа. Тэр нь болохоор юу вэ гэвэл ийм нэг юмар чихэр хийдэг, скол зарим хийдэг, скол бүр тийм суши хийдэг бас байсан. Надад юм зарим хийдэг нь амар гоё санагдаад яагаад гэсэн чинь энэ хойдолт нь ийм уудан дотор хоёр өнгийг хийж агаад тэгээ шахаж махна гэхээр амар сонирхолтой санагдаад ийм юм авсан байгаа. Тэгээд энэ болохоор нэг ийм зайрмаг тэгээд нэг ийм дөрвөлжин снейкүүд үүсэх юм шиг байна. Тэгээд зөвхөн ус нэмэх юм байна энэ дотор байгаа бүтээгдэхүүнүүдээр усал нэмчих юм бол ийм өөрхөн зайрмаг гараад ирэх юм шиг. Тэр нь амар сонирхолтой санагдаад байна. Японд мэдхгүй ч гэсэн царгийг хараад бүндэ хийцгээе. Энэ яг идэж болд юм шиг. Үнэртэй тахын идэж болд юм болов? За ямартайч ууд тийм дэлгээ тавьчлаа. Энэ идэж болохоор юм хийж байгаа юм шиг байна. Тийм болохоор бүндэ гоё цэвэрхий хий. Тэгээд ус бэлдээрэй гэсэн усын бэлтжлээ. Одоо ямартайч вафла хэлбэрт оруулах юм шиг. Энэ саваа шиг л явж байгаа юм байна л да. Ийм зураас тануудын ажиллаж байгаа юм шиг. Тэгээд ямартайч энийг буруу харууллаа. Ингэж тавих юм байна. Тэгээд энэ дотор юмаа найруулах юм байна. Энэхүүрээ хэмжээ аваа явуучих юм байна. Ингээд нэг мөс гинэ. Энэ орчуулган дээр. Энэ хоёроо хоёр талд нь ойлгох юм шиг. Энэ юм хүүхдүүдэд зориулсан болохоор ч юм уу хэр жижиг юм аа. Тийм л байх байх л та. За тэгэхэд тус бүрт нь нэг их юм гэсэн. Оо ямар гоё үнэртэй.
шумын дагуу нуулах юм бэ? Энийг идэж болт юм байна хамсаатууд. Яна би болохгүй мэдсэн үү? Идэж болтгүй юм шиг байна. Oh my gosh. Цаац дараа л гарах байна. За ингээд нэлцгээе гинэ. Энэ дотроо энэ чимэглэлээ асгаж хийх юм байна. За эхлээд бүндийн маруужингаас эхэллээ. Миний сонирхлыг маш их татсан зүйл марууж учраас маруужингаас эхэлцгээе. Тэрс юм марууж хийж үзэж байгаагүй байхгүй юу? Тэгээ би бүр хийж үзмээр. Гэтэ эхний марууж яг юу л гарах юм шиг байна. Гэтэ гоё яан цагаан гарч байна. Яара. Яг юм гоё яан цагаан болсон. За дараач явлаа. Энэ бүрэн царайлаг боллоо. Найс хүй. Би хүй бас чадах юм байна. За марууч ямар тааж ийм боллоо. Энийг хийж үзье. Нэг өтө. Ямар ч юм бэ.
өөрөөр чимэглэх байсан юм. За яг дүрэнгээ тавьчих. Одоо ваблаа чимэглэнэ. Ийм өөргөн бүрэн. Яа тийм бүр хасарч идэх юм. Одоо энэ дээрээ арай жижиг ингээд. Одоо жоохон том тавина. Ингэж том тавьсан бол юм гоё харагдах байсан биш. Ингээд илүү гарцсан байгаа. За одоо жинк. Гурвыг тавьж. За одоо энийг энэ дээр хэлгэж байгаа. Болголоо. За энэ дээр болохоор ингээд тавьчих. Ингээд. Майсуу. Тэгэхээр дээрээс нь. Одоо харин энийг нэг гоё царайлаг болох ч юм үлдсэнгээр нь. Ингээд гоё. Үзүүрээр нь тэгшилдэг. За одоо ирмэгдүү дээр нь. Тэйчгүй юу? Энд хитэн үнэхээр арай жижиг юм аа. Жинхэнэ тордных бол бас арай эвдүүд хийж болох юм тий. За нэг юм л боллоо доо. За энэ ваблаар бол вабл үлчлээ л дээ. Үлдчихлээ. За ямар ч тач энэ хоёр царим утгаа болоод
энэ гурвалжин хоёр дээр нэг юм хийчихв. Яа, энэ гэхдээ үнэхээр жижиг юм аа. Гар нь үнэхээр багтахгүй. Багтахгүй биш, багтаад байна. Ингэж бас болох юм биш үү? За ямар тааж миний уран бүтээл бараг л дууслаа шүү. Яа баг. За одоо бүндөө энүүгээр нь чимэглэе. Энэ дээр тавьж байгаа. Гэхдээ миний хувьд бол энэн дээр илүү чимэг байвал зүгээр юм шиг санагдав. Зүрх цоож муу тий. Хоёр зүрх цоож. Гар томдоод байна. Гар томдоод. Тэгэхээр гар томдно гэж байд юм. Хэрэгтэй хүн бол энийг бүр хийж үзэж чадах ч юм. Тэгтээ тийм хөргөн жижигхэн гартай хүмүүс хийдэг шүү дээ. Тэд нэр бол хөрөг хөвтэй хийчих магадгүй л. Би ч бас хөргөн том гартай доорно. Окей. За нэгтгэн. За ямар ч тааж энэ амар гоё болсон зармигэн дээр янз бүрийн юм тавьж баллахгүй ойлгомжтой. Энэ жоохон царай муутай болсон дээр нь хитэн юм цацчих юм уу? Энд их тогтохгүй. Заавал ингэж наах хэрэгтэй юм байна. Одоо иддэг юм болов уу? Иддэггүй юм болов уу? Энэ зармигны доотлын суур морь нь бол тийм жинхэнэ зармигны юм шиг хамтагтаад байгаа байхгүй. Итхийг хориглоно гэсэн юм байна уу? За. Ямар ч тач яриад исэн заримг бол хийчлээ. Энэний гадуур нь ингэж орох хэрэгтэй байсан юм болов. За мэдгүй ямар ч тач миний хувьд бол энэ амар хөргөн болсон. Тийм бахад. Ийм гоё. Жохон царай муутай болохоор дээр нь чимэглэл тавьчихсан. За тэгээд энэ дунд хамгийн царайлаг гэж бас байна. Хажуунаас юм, уртлаас юм. Ийм хөрг. Нэг бүрэг юм унжлаа. За энэ. Ой. Тэгээд дараагийнх нь болохоор дараагийнх нь царайлаг нь гэвэл энэ. Миний хувьд бол ой. Тэжунаас ийм болсон. За хэмжээний хувьд бол 3 дахь нь бол энэ л дээ уг нь. Хажуунаас айгүй хөргөн багт. Гэхдээ энэ жоохон тийм дайлын байли. Энэ тэгээд дээр нь жижигхэн зүрхийн тавьчихсан. Гэхдээ дээрээсээ жоохон царай муудаа. Энэ жоохон царай муудаа болов. Хамгийн сүүлийнх нь болохоор энэ. Ийм хөргөн. Дэжгүй болсон багт. За тэгээ би энийг идэж болдог үгүйг нь
хайгаад олсонгүй. Тэгтээ энийг ингээ үнэртэй үзэнгүүт яг заримгны бичэн шиг байгаад байгаа байхгүй юу? Тэгээд тэгснээ энэ вафлын ч гэсэн би бүр хазаж үзье. Ингээ вафл. Тэгээ нөгөө нэг энэ чимэглэлт хийх нь юу байсан шүү дээ. Энэ нь нас зүгээр тортон дээр тавьдаг чимэглэлт хийдэг юм байлээ. Тэгэхээр би энийг идэж болох юм болов уу гэж бодоод би хийсэн хамгийн царайлаг гээд байгаагаа энэ жижигхнийг идэж үзэхээр шийдлээ. Яг идэж болдог байгаа. За яах вэ? Үхчихгүй л гэдэг тий. Амт нь бол нэг тийм гоё чихэрлэг байна. Гэхдээ энэ нөгөө саяны зуурдаг жоох юм зуурамтхан юм аа. Нэг тийм муухай сайн уу. Гуйрлж юм шиг. Энэ яг тийм тос амандаа исэн юм шиг амттай юм байна амар сонио. Үгүй яах вэ? Жох хүүхдүүдэд хийсэн юм идэх таалагдчих магадгүй л юм. Би бол нэг амар идээд ах сонирхол бол багах болчлоо. Гоё амттай биш юм байна. Тийм учраас та нар зүгээр идэх гэж зорж авахаас илүү хийх гэж зорж авах юм бол амар сонирхолтой санагдлаа. Тийм болохоор нэг юм хөөрхөн юм хийгээд үзээрэй. Өө. Тэгээд би та нарт энийг нь харуулъя цаа. Энэ яг аман дотор орохоор яг ийм сонио. Баагаад. За тийм болохоор хийх гэж агуулах юм байна. Тэрнээс идэх гэж бол авахгүй маш манайхаа. Гэхдээ амар сонирхолтой байлаа. Энэ л цааван байна. За тэгээд бичлэгтэй хамт байсан баярлалаа. Баяртай. Сонирхолтой юм.